Эх орон гэж юу вэ? Алангой ээж. Алын хоо хэмээгч билээ. Эн чи юу вэ? Бичлэг хийж байсан камерыг сонирх уу? Аянгат. Тавтаа морилоорой. Орчин цагт авиалбар яриад дүрсийг бичдэг болсон ид байгаамаа. Алан хоо их. Онгод миний дүрсийг сэлж чадна уу? Аянгат. Таны дүрсийг сэлж чадна, гэхдээ яг дүрсийг тань сэлж чадахгүй. Өртөөлөгч улаач нарын дүрсэл гарна. Алангой их. Онгодын дүрсийг сэлж чадна гэчгээд чадахгүй гэдэг чинь ямар учиртай юм? Өртөөлж байгаа улаачдын махан бодийг сэлгээс онгодын дүрийг сэлж чадамгүй юм байна. Хаана байгааг нь бичээд харж болж байна уу? Аянгат. Үргэлж харж чадахгүй. Хаяа тохиолдлоор магадгүй онгодууд хөдөлдөг болохоор тэгдэм үү? Хаяа барьж авч чадна. Гэтэл хаяа гарч ирдэггүй. Тэгэхээр онгодын хөдөлгөөнтэй холбоотой юм уу гэж бодогдоод байгаа. Халангой их. Хөдөлгөөнтэй холбоотой биш юм шиг сонсогдно. Онгод ямар ч хүмүүний нүдэнд харагдах боломж олгоос хоёр гэрэлтийн завсар байх үе юм. Ботохон өдгөн. Хоёр талаас нь гэрэл тусгаад сөдрүүлвэл авч чадах уу? Алангой их. Бүх талаас нь гэрэлтүүлж байж энэ онгод гэдэг химийг авч болно. Ботохон өдгөн. Дүрсийг нь үү? Алангой их. Тийм. Төвд нь байгаа нь мэдэгдэн бүх талаас нь гэрэл зэрэг тусгаж байж гэвчиг нарт сартын ертөнцид нэг өнцгөөс л гэрэл тусна. Хэрвээ сарны гэрэл, галын гэрэл хоёр байвал тэр завсар онгод харагдана. Аянгат. Байгалийн гэрэлд харагддаг юм уу? Алангой их. Байгалийн хоёр гэрэл дунд. Ботохон удган. Сартайд галын бөөлөн дээр завсрыг нь тааруулж авбал болох юм байна, тийм үү? Алангой их. Тийм. Аянгат. Өдөр бол ерөнхийдөө ямар гэрэл байх вэ? Алангой их. Өдөр нарны гэрэл галын гэрлээсээ ямагт өндөр байдаг учраас хоёр гэрэл болж чадахгүй. Энэ гэрлийн хэмжээ ямагт ижилхэн байж дунд нь авагдана. Ижил хэмжээтэй хоёр галын дунд байвал их тод харагдана. Ботохон өдгөн. Тэгэхээр бас зайнаасаа хамаарах уу? Хоёр гал ямар зайд онгод бас хаана нь байрлах вэ гэдгээс алангой их. Ер нь голхот л харагддаг юм да. Аянгат. Миний нэг зураг дээр гарсан байсан их хаатын булшин дээр бид очиж тахилга хийсэн. Тэгэхэд холоо ганцхан сар шиг том, гэхдээ сар биш. Онгодын том бөөрийнхээ дүрс гарсан байдгийг. Өөр газар гараагүй. Ботохон өдгөн. Бөөрийнхээ хэлбэрээр л барьж авч чадаад байгаа юм. Алангой их. Өөр ямар хэлбэртэй байна гэж сансан юм бэ? Аянгат. Ромб хэлбэртэй байдсан байх лээ бас. Алангой их. Сүнс дүрс хэлбэртэй байдаг. Тиймээс гурвалжин, дөрвөлжин бөөрөнхийг их дүрснүүд байна. Зөв хэлбэрт байх тусмаа зөв онгод байна. Харин хэмжээс алдагдах тусмаа өөр сүнснүүд бас тийрэн богшмол болоод явчихдаг юм. Ботохон өдгөн. Дугуй дотроо бас нүд ам хамарч юм уу тиймэрхүү юм бас байдаг уу? Алангой их. Дотоод бүлэг байна. Ерөнхийдөө дүр төрх. Гэхдээ бөөрхийн хэлбэрт хий орон зай, хим орон зай. Учраас гочлон цэвэр дүрсэн дүртэй байдаг юм. Ботохон өдгөн. Хүмүүний дүрс шиг гарсан байдаг шүү дээ. Алангой их. Тэр бол бууж суух хооронд юм аа. Энэ улаачийн биеэс гарахдаа хүмүүний дүрстэй байсан өнөө бөөрийнхээ язгуурч нь гар хөлтэй байж мөчтийн үзүр хүртэл харагдана. Тэр болтол ингэж мөччгийг биечих гэж байгаа юм. Дуургалвал чамд анх бууж байна. Нэг буултгаж байна. Гэвч гар хөл дуу авийг гаргахын тулд тэр бөөрийнхээ чинь хүмүүний дүрд шилжиж байдаг юм. Баг багаар ураг бүрлдэхтэй адилхан. Ботохон өдгөн. Тэгээд гүйцэд шилжээд ирэхээр нь bijлээ гэж үзэх юм байна тийм үү? Алангой их.
Тийм ээ, хөлийн үзүүр, гарын үзүүр хүртэл тэр язгуур хэлбэр дүрсээ хувьсгаж чадаж байвал биежлээ гин. Аянгат. Өнөөдрийн хичээл эх орны тухай. Эх орон гэж юу юм бэ? Таны үед эх орныг юу гэж төсөөлдөг байсан юм гэдгийг тодруулах гэсэн. Алан хойх. Чамаас би нэг очиг асууя. Эх орон, эхийн ор хоёр юугаараа ялгаатай юм бэ? Аянгат. Эхийн ор гэдэг чинь өөрөө яг юу гэсэн үг вэ? Унтдаг ороо эсвэл зүгээр аланхаа эх орон, эхийн ор. Аянгат. Эх орныг бол би бодохдоо төрсөн нутаг газар шороол гэж төсөөлж ирсэн. Эхийн ор гэх юм бол тусад нь ээж хүмүүний унтдаг ор гэж бодох юм уу? Эсвэл их байхгүй үед орлох орон зайг хэлээд байна уу? Эхийн ор гэж юусоо ярьж байгаагүй, ер нь тэгж төсөөлж байгаагүй юм байна. Бутахан удгун их буусан ор мөр гэдэг юм уу? Аланхоо их ор мөр гэдэг утгаар нь хэлээд байна да. Бутахан удгун ам үссэн ор мөрл гэж ойлгох юм байна. Аянгат ээжийнх нь байх орон зайг л бодож байна. Эхийн ор гэдгээр төсөөлөд бодохоор эхийн байх орон зайгаар ээж байхад ямар халуун дулаан, ээлдэг сайхан байсан. Байхгүй болцохоор дутагдаж буй үгүй болно үсттэй. Хоёр юм арал төсөөлөх юм байна. Нэг нь бол шууд утгаар нь ээжийн унтдаг ор гэж. Харин орон зайгаар нь төсөөлөх юм бол ээжийн хийж бүтээсэн өөрийнх нь дутагдах зан чанар тэрүүгээр нь л бодож байна. Аланхаа их ор ин гэж энэ нэрийдэл бол их язгуур өөрийн төрөл бүл үүссэн тэр орон зайг тодтогхон хэлсэн нэр үг билээ. Эцэг орон гэдэг үг байдаг уу? Аянгат. Тийм үг байхгүй. Бутахан удгун эхээс эцэг үүсэж байгаа амаас. Аянгат. Таныг хэлэхээр л эх орон гэхээр анх үүсгсэн ээжээр нь л төсөөлж эмэгтэй язгуурт оруулж ойлгож байна. Аланхаа их саваас нь төсөөлүүлэн хэлж байгаа юм. Үрээс нь биш. Сав бойжуулагч. Аливаа зүйлийг төлжүүлэх тэр газар гэдгийг нь хэлээд байна. Чиний сүнсийг, чиний ээжийг, чиний аавыг оршоож байгаа тэр сав гэх утгаар эх орон гэх утга гарч ирж байгаа юм. Үгийнх нь утгаар тэгвэл эх орон гэдэг зүйлд юу хамаарах вэ? 3 зүйлийн анхдагч, 6 зүйлийн ам. Үүнийг нийлүүлээд эх орон гэж нэрийддэг. Аянгат. Хий чиг тоос 3 анхдагч. Аланхаа их. Хий чиг тоос 3-аас бүрдсэн 6 зүйлийн ам нь орших. Аянгат. Ам, амтан, мантай, наран саран, сүүн ихүү эднийг ам орших гэд байгаа юм уу? Энэ 6 зүйл орших орон зайг савыг эх орон гэд байгаа юм уу? Аланхаа их. Эх орон гэд байна. Энэ нь чамтай ямар холбоотой байна вэ хэмээвэл чиний бий болох хий, чиг, тоос 3-ыг хэлнэ. Хий хэмээх нь чиний амьсгал. Чиг хэмээх нь чиний мах цус. Тоос хэмээх нь чиний яс байна. Ингээд махан бодголын савыг 6 зүйлийн амаар нь тэтгэж 7 дахь бодголыг бүтээж байгаа энэ орон зайг эх орон гэж нэрийдэт байгаа юм. Аянгат. Таны амьдарч байх үеийн цаг үе ямар байсан бэ? Та өөрийнхөө тухай ярьж өгөөч. Нууц товчон дээр баргажин төхмийн гээд байдаг шүү дээ. Халанхаа их. Эх орон ярахаар яхаараа миний суудал байдлыг шинжих ёстой гэж. Аянгат. Яагаад гэвэл тэр цагийн эх орон гэсэн ойлголт ямар байсан бэ гэдгийг төсөөлөх гээд байхгүй юу да. Жишээлбэл тэр үед та нар эх орон гэдгийг юу гэж төсөөлдөг байсан? Бидний төсөөлж байснаас ямар ялгаатай юм бэ гэх мэт. Аланхаа их. Би өөрийнхөө төсөөллийг эцэг өвгдөөс улбаасан бүхнийг та нарт хэлээд л байна. Бидний эцэг өвгүүд бидэнд эх орныг ингэж хэлсэн учраас энэ онолыг би өөрөө зохиогоогүй учраас айлтаад байна.
Үүнийг дуусгаагүй байж чи яхаараа миний суудлыг шинжиж байгаа юм бэ? Аянгат за өшөөгөөрэй. Аланхаа их журамгүй хүүхдүүд гүн ухааныг нь ухаж мах цуснаа шингээгээгүй байж дандаа хүмүүний хувийн амьдрал ховж өвөр орж байна. Аянгат таныг их уран гэдэг сэдв дээр орж ирсэн болохоор би мөн чанарыг нь олох гээд байгаа аахгүй юу? Яагаад их уран гэдэг сэдв дээр таныг ирүү гэж л бодож тодлох гэсэн? Аланхаа их. За тэгвэл чи намайг толгойлчих уу? Би чамайг толгойлоод суух хэрэг алга. Битгий дундуур өөмөл. Би чамайг асуу гэвэл асуу. Би айлдвараа дуусаагүй байхад бүү дундуур шургал. Ухааныг нь олоогүй их орон гэдэг чинь 6 сүнс инээ тэрэгэд үл тоож байна чи. Аянгат за өшөөгөөрэй ааштай ямаа та. Аланхаа их. Амин чанарыг нь ухаагүй байж олон юм бүүер томотоо суугаад сонсох үгүй юу чи? Ингээд 3 6 гих зүйл 9 болж нийлээд 10 дахь дээр зангирч байна. Үүнийг чи ойлгосон бол хэлээтгэхтэй. Ойлгоогүй бол би явах минь. Аянгат за тайвшир. Хий чиг тоос үүслийн 3 эрдэн дээр амтан мангтай нар сар сүүн их 6 зүйл нэмэгдээд 9 боллоо. Эдгээр нь их орон гих сав буюу 10 дахь дээр зангирчээ гэж ухаарав. Аланхаа их. Үүнийг 10 түгээмэлдээ ухамсар болгож аж төрхийг ахуй гэж нэрлэнэ. Энэ ахуй түүхүүнх нь их орон гих энэ амин судлын амин мөн чанар болд юм. Гагцаараа хүмүүн их орон гэдэг зүйлийг төхнүүлдэггүй. Харин хамтран амьдрахдаа ахуйгаараа их орныг бүрэлдүүлдэг. Гагцаараа уул, ус, мод, ан амтан байвал их орны тухай хэлэлцэхгүй. Мангадаа байгаад түүн дотор ахуй цослоож байж их орны тухай ухаан гардаг. Иймээс их орныг ахуйгаас салгаж ухаж болохгүй. 10 түгээмэл хэмээх чинь юу юм бэ? Хүмүүний амьдралд хэрэг болдог 10 түгээмэл бэрхшээл, түүнийг арилгах арга зам, эцэг өвгдийн улбаа, уламжлал, алдсыг зайлуулах хувьсан ухаан юм. Их орон гэдэг ухаан чинь энэ болно. Байгаль, орон зай, түүнд тогтнох ахуйг цогцлоох улбаасан ухаан нь гурвал нийлэн байж их орон гэдэг, их оронч үзэл гэдэг зүйлийг цогцлоож байдаг. Их оронч үзэл гэдэг нь их орныг үзэх гэдэг утгаас гарвалтай. Их орноо яаж харах ёстой юм бэ? Их орноо юу гэж ухамсарлах ёстой юм бэ? Үүнийг төлөвсөн хэвшмэл ёс зүй жаягаар төтөлдөг учраас үзэл буюу их орноо ингэж харж, үзэж, хайрлаж, инэрч байгаарай гэх ёсон дэг жаяг байдаг. Их орон буюу их ин. Их гэдгийг хамгаалах цусан тусгаар тогтнол. Ор гэдгийг хамгаалах тарих, засаг тусгаар тогтнолууд. Ин гэдгийг хамгаалах хил буюу орон зай болоод ахуйн тусгаар тогтнолууд оршин байдаг юм шүү дээ. Ихийг хамгаалах цусан тусгаар тогтнол гэдэг нь өөрөө юу юм бэ? Үргэлж энэ газар нутагт оршиж байх эхүүдийг хамгаалах гэсэн утга юм. Энэ жаягт гагц хүмүүний их биш, уул усны их, ургамал амьтны их, орон зай, орчин газрын их бултаараа хамаарна. Ихийг л хамгаалж байвал адган тунгалаг байт юм. Ихийг нь ариун байлгавал бургай ариун байна. Их нь амгалан байвал төл үрсэн тэнүүн байна. Энэ бол цусны тусгаар тогтнолын гол үзэл юм. Үзэх, харах, мэдрэх. Удаах нь ор буюу байлгах гэсэн утгатай үг. Үүнийг жаяг, тарих гэх хоёр тусгаар тогтнолоор хамгаалдаг. Жаяг хэмээх нь түүнийг хорлох хүчин зүйлүүд нь өмнө нь тааран тохиолдож, түүнийг гаргахгүй тулд засах арга замууд болно. Ингүүл ор руу дайрдаг юм байна. Орыг устгадаг юм байна. Ийм үйлдэл хийвэл орыг ганхаадаг юм байна гэх жишгэлсэн таниж мэдсэн зүйлээ засаглаж, ийм үйлдэл хийхгүй бол ор оршиж байх юм байна гэх ухааныг нь жаяг болж байна. Удаахан тарих сэтгэхүй соёл.
тэгвэл болохгүйгээ мэдэж байгаа бол болох орон зайтай эзэн болж байхыг тарих соёл гэж нэрийдэд байна. Дэнсний хоёр талыг тэнцвүүлэн аж төрөх гэж тодорхойлно. Болохгүй, болох хоёр орон зай. Монгол түмэн болох орон зайг арвин байлгаж, болохгүй орон зайг бага байлгах гэж болохгүйг сургаж, болохыг өөрчлөлдөдөг. Им буюу хязгаар. Төв орон зайд түүнийг тойрох хязгаарт газар зүйн байрлал, сэтгхийн хүрээ, оршин тогтнох тойрог гэх тэр ухаан. Их дэлхийн маань өөрөө хязгаарлагдмал, бөмбөлөг хэлбэрт учгаас хязгааргүй шугамд хамаардаг. Эргэлдэн орших очгаас нэг тогтсон газраараа яваад эхлэл болон төгсгөл гэдгийг нь олох боломжгүй. Харин хүмүүн энд эхэлсэн гэдгээ тэмдэглээд тойрох юм бол эхлэл төгсгөл хоёрыг дэлгэж харж болдог. Энэ лугай адил ин гэдэг маань эхлэл төгсгөлийн орон зай байхгүй их дэлхийтэй адилхан бөөрийнхөө ялгалт юм. Харин үүнд түр засаг ахуй түмэн өөрсдөө энэ тогтоож тэндээ эзэн болж аж төрхийг ин хамгаалах гэж нэрийдэд байна. Байгаль дэлхий үүгээр хязгаарлагдана гэж хан хэрэм босгосонгүй. Гагцхүү тэнд ард түмэн аймаг отог болж бэлчээр газараараа зааглагдаж, дараа нь улс гүрэн болж хил хязгаараар зааглагдаж ингээ тогтоож. Тийм учраас энэ соёл нутаг усны болоод төр улсын им буюу хилээс хамааралтайгаар хөгжих болсон юм. Оршин тогтнох, эс оршин тогтнох ухаан болсон юм. Хязгаараа яаж манахыг тунхагласан бол дотроо хэрхэн төвшин сайхан амар амгалан гих утгатай аж төрхийг ахуй мэддэг юм. Энэ хязгаар тавьсан газар нутагта юу хийж, юу бүтээж амьдрал болох, юу хийж, юу бүтээж амьдрал болохгүйг хорлогдохыг ахуй мэднэ. Учир нь хүмүүн амьдралд бүтээлийн төлөө төрж өөрөө бүтдэг. Өөрөө бий болсон тул бусдыгаа бүтээхийг хичээнэ. Энэд үр хөөхд, ур бүтээл, мөн хог новш хэрэггүй зүйлсж орно. Ямар ч мөн чанарт агуулгдсан бүтээх чадамжтай нь хүмүүн өөрөө юм. Энэ бүтээх орон зай нь бусдын бүтээх орон зайгаас хит төрүүлбэл мөхөж түүнтэйгээ дүүцэж амьдрал манддаг юм. Учир нь хүмүүн балгад бүтээхийн тулд ой модноос хамааралтай байна. Ой ургалтаас төрүүлж балгад барьвал ой устан үгүй болж уушиг сэвтэн. Ой ургалттай энэ тэнцүү балгадаа бүтээвэл их орон болоод байгальд этгээтэй энэ тэнцүү аж төрж байгаа юм. Энэ бол их орон гих үзэл таван мөн чанараа харж, тэтгэж, очих орон зайн ухаан юм. Үүнийг эцэг өвгүүд минь гарын 5 хуруугаар дүйцүүлэн ухааруулна. Гарын 5 хуруу жигд бус байгаатай адилхан ухаан бүрд урт богны бодол хэрэгтэй. 5 тусгаар тогтнолыг гарын 5 хуруунд дүйцүүлж үзэхдээ 1. Ахуйн тусгаар тогтнол. Эрхий хуруу адил тусгаар оршин байвч төр усаас тусдаа мэт сэтгэгдэвч. Энэ бүх бусад 4 төрлийн бодолд дэм болж, атгагдаж, тус болж, барьцаалдаж, аж төрнө. Тийм учраас үргэлж чадаж, үргэлж өөрөө хичээж байхын тэмдэгтэй эрхий хуруу. Хоёрт нь цусны тусгаар тогтнол нь бусад 3 хуруунаасаа уян хатан байдаг долоовор хуруу. Учир нь цусыг сэлгэж, цусыг уйлж байхгүй бол холилдож бохирдсноор өөрөө өөрийгөө мөхөөх зурхаатай. Хойлж сэлгэж зөв зохистойгоор авч явбал түгээмлэр дэлгэрэх чамтай. Ийм онол байна. Иймээс 7 хуруунаас 7 үе тоолж ахан дүүсийг мэдэж цусаа тагшддаг юм. Эрхий хурууны 3 үе, 7 хурууны 3 үе. Тэр хоёрын дунд байх нэг үетэй нийлээд 7 үе. 4-р үе дээр л хүмүүн хэрвээ цээжилж чадвал цаашаа бас хялбар байна. Ахуй дотор байна гэд. Ах дүүс чинь ахуйд чинь байна. Эцгийн 3 үеэ чи мэтгэд амархан.
Гэвч ахуй руу ороод сарниж авгын тал руу болоод нагцын тал руу ороод ирвэл санахад бэрх болно. Мөн 7 хуруунаас 70-ны үе хүртэл тоосон ч 7 үе байна. 7 хурууны 3 буулганы үе, тохооны үе, мөрний үе, 70 гээд 7 болж байна. 70-ны үе хоорондоо нийлдэггүй, цуудаггүй. Энэ нь эцэг эхээс гарсан ах トゥ хоорондоо ханилж болдоггүй тэмдэгт. 70 хоорондоо нийлдэггүй. Тэрнээс цаашаа мөрний үе гээд нөгөө гар руу орно. Аянгат 2 дахь үе юу? Алонхэх 2 дахь үе. Энд бас ханилж сууж чадахгүй. Гэвч тохоо руу ороод ирвэл ургаа мэдэхгүй хүмүүн ханилах боломжтой болоод ирнэ. Нийлж болдог учраас. Тиймээс тэдний аюулыг нийлж болох мөчтийн орон зайгаар бас хүүхдүүдэд сургадаг юм шүү дээ. Энэ гарын 10 хуруу руу ороод ирвэл ах トゥ ус хоорондоо ханилан суухаа мэдэхгүй учраас аюул маш их гэж тооцно. Тийм байгаа үстэй. Цусан тусгаар тогтнолыг ингэж гар болоод мөчтийн ухаанаар зааж сургаж байна. 3. Орон зайн тусгаар тогтнол. Энэ нь гол хуруу буюу дунд хуруу голлож байгаа учраас очих нь аливаа зүйлийг хэмжээс хийж бид гол хуруугаараа тоолдог. Тиймээс хэмжээс ухаан гэдгээрээ бид дунд хурууг орон зайн тусгаар тогтнолын тэмдэгт болгоод байгаа юм. Тийм бидтэй тэдэн төө гэж бид хэмждэг. Энд бид нар ин зааж байна. Алд гэд бас л үзүүрээрээ хэмжинэ. Энэ үзүүр гэдэг ухаан маань өөрөө хөлийн тэмдэгт болж энэ үзүүр маань ямар ач холбогдолтой гэдгийг ухамсарлуулж байдаг. 4-т жаяг буюу ядам хуруу. Хойрог хөдөлгөөнтэй учраас бид дагаж сахихаас өөр аргагүй тул жаяг гэдэг зүйлийг ядам хуруугаараа тэнцвүүлнэ. Иймээс үнэн шударга байна гэж андгаа тангараг өгвөл ядам хурууны цус гаргаж тангараг тавьдаг. Мөн эхнэр нөхөр болоод ханилан суух бол энэ нь жаяг юм шүү гэдгийг нь ухуулж өөртөө хориг тавьж ядам хуруундаа бэлзэг зүйдэг юм. Энэ нь тангарахтай гэсэн утгатай тэмдэгт болж байна. Хэрвээ тангараасаа зөрчих юм бол ядам хуруугаа огтолж чигчи хуруугаа тасдаг учгуудыг бид дагаж байдаг байсан. 5. Тархин тусгаар тогтнол бол чигчи хуруу. Алдас гаргаад өөрийн гэсэн ухаантай байгаагүй бол чигчи хуруугаа огтолдог гэдэг чинь энэ юм. Би өөрийн ухамсаргүй хүмүүн юм байна гэж,ний олонтой харилцах чадваргүй хүмүүн байна гэж тархигүй хүмүүн лугаа адил болж чигчи хуруугаа тастаж цээрлэл хүлээдэг юм шүү дээ. Тархины тэмдэгт учиг нь атгахад чигчи хуруу эрхий хурууныхаа доор цоорлогдохгүй суларч тавигдахдаа амархан учиг нь ахуйд захирагдаж тархи хөгждгийн учгийг хэлнэ. Харин тархи өөрөө чигчи хуруу эрхий хуруугаа дарах боломж байна. Энэ нь тархи бол зөв байх юм бол ахуйгаа тэгшилж чадна. Харин чигчи хурууг дарахад амар сулрах учир ахуй харин тархийг төхнүүлж чадахгүй гэдгийг тоотлож байгаа юм. Мөн чигчи хуруу бусад хуруундаа юр дарагддаггүй. Харин чигчи хуруугаар бусдыг дарж болно. Энэ нь тархины хөгжил бусдыг засаглах чадвартай хэлж, харин тархийг бусд нь засаж чадахгүйг өгүүлж байдаг тэмдэгт болно. Хэдийгээр ахуйгаар тархинд багч гэсэн нөлөөж болох ч гэсэн тархи бол өөрөө бие даасан ухаан юм. Түүнийг гагцхүү хүмүүн өөрөө л дааж явах учигтайг ингэж зурсан юм. Ийм учраас их орон гэдгийг чинь энхэн атханд чинь багтаж эрдэм ухаанаа өвлүүлж энэ хөлд чинь гიშгэгдэж хэмжээ хязгаараа таниулж энхэн ахуйд чинь цогцолж хим химээн өгч байдаг орон зайг нэрийдэд байна. Онол маань ингээд боллоо. Одоо та нар дураараа асуу. Аянгат сайхан тайлбарлаа, гялалаа. Та өөрсдөө 5 сумыг бас үүнтэй холбоотойгоор тайлбарлаж өгч байсан уу? 5 сумын онлоо тайлбарлаж байсныгаа тэр цаг үеэр нь хэлж өгөөч. Мүс гээд байдаг. Нэг нэгээр нь хугалахад амархан, нийлүүлээд туулахад хэцүү гэж тайлбарлан бичдэг. Алонхоо их. Би тэгээд өдий жаахан хүүхдүүдийн хурууг цавчиж үзүүлэх байсан юм уу? Би сумаар жишгэлэхгүй өөр яана вэ? Тусгаар тогтнол, ив найрамдал, их орноо хүндлэх, инэл сэтгэхгүй 5 тусгаар тогтнол. Их орон гэдэг энэ ухаанаа ололгүй, ахуйгаа нэгтгэхгүй, өмөлдөд байсан хүүхдүүдийн хурууг тасна уу?
Иймээс л би сумаар зөвлөсөн юм. Тийм учраас нэг сумтай өөрсдийг нь зөвлүүлээд хуруу шиг атгалдаж амьдрах уу? Эсвэл сарнилдаж алалдаж амьдрах уу гэдгийг ухуулсан юм. Та нар тус тусдаа 5 хурууц, тийм үү? Гэхдээ миний л 5 хөвөн. Та нар тус тусдаа гэж өөрсдийгөө сэтгэвэл маа энэ нэгэн сум лугай адил хаа очих газрынхан ир болно. Тийм үү? Ганцхан энэ эрийг би хугалахад яанам бэ гэх. Нэг эрийг хугалахад амархан. Нэжгээд эрийг хугалахад хялбар бус. Тиймээс ахуйгаа нэгтгэвэ гэж сургасан юм. Учир нь тэд чинь эр хүмүүн сум лугай адил харавсан газраа эзэн болно. Тийм учраас энэ сургаалыг бүү мартахын тэмдэг болгож нэг нэгээрээ хүчгүй жижиг гэр байснаас ахан дүүгээрээ бүл болж амьдрахыг сургасан юм. Одоо дэлгэмэл нууцыг нь ухаарсан бизээ. Бутахан үдгүн. Монголчууд яагаад нэгдмэл санаат байж чаддаггүй юм бэ? Бусад үндэстнүүд их эвсэг байдаг. Аланхай их. Их хүмүүнтэй учраас тэр. Бүх зүйлийг нь бид их байлгахыг тэмүүлсэн. Ийм учраас л энэ уул бие, энэ сэрхүй, энэ сүнсэнч бүх утгаараа их. Тиймээс их байх зүн нь үргэлж дагаж явдаг юм. Тийм учраас их нь ихийгээ хэн нь их болохоо үзээд байдаг юм. Бутахан үдгүн. Нэгдэж үйл хийх боломжгүй гэсэн үг юм уу? Аланхай их. Ихээ нотлох гэдэг аргал байна. Хуруу шиг тэгж байж нэгтгэдэг. Аянгат юмаа ойлгож байж л нэгдэн шүү дээ. Ойлгоогүй учраас нэгдэхгүй. Аланхай их. Та нар хүнд захирагддаг вэ? Хуруунууд бултаараа л би гэд ондоо мөн чанартай. Бусад үндэстэнд энэ мөн чанар байдаггүй. Бүгд эрхий хуруу шиг, эсвэл бүгд долоовор хуруу шиг ижилсдэг. Гэхдээ бид ондоошсон мөртлөө нэг атганд атгагдаж чаддаг. Тэгээд эндээс хэн нь их байх вэ? Энэ үед бүгд хуруу руугаа харж байв. Буруу газар руу анзаарч байна. Бүх монголчууд яг ийм сэрхүйтэй байд юм. Хуруу гэхээр хурууг харна. Атганд л нэгдэж байгаа эцтэй. Тэгэхээр хуруу шиг сэрхүйт биш, атгах шиг сэрхүйт. Нэг нь л тэднийг захирч засаж чаддаг юм. Хуруу гэх сэрхүйгүй нэг нь л Монголыг хатгадаг юм. Атгаж захирдаг улсаа бид мөн чанараар, их гих ухаанаар их рүү тэмүүлсэн учраас их бие, их зориг, их чадамж, их оюутныг бүтээнсэн. Ийм ч учраас ондоошсон хуруу лугай адил их эс тэ болчихсон ихэс язгууртан шүү дээ бид нар. Их эс язгууртан. Бид өөрсдийгөө тэгж нэрийддэг. Монгол гэхээсээ илүүтэй их эс язгууртнууд. Язгуураасаа их рүү тэмүүлсэн өвгдийн бүтээлүүд. Энэ үед бид хэнийгээч баг гэж үзэж голж хуруу ноёлол үүсгэж болдоггүй. Харин эвлэн нэгдэхийн ухаан, зангилаа болох, атгыг төвлөрүүлэх учигтай. Улс суураараа үзэл бодлоо нэгтгэхийг тэмдэглэнэ. Энэ 5 хүмүүн 5 зүг рүү тэмүүлвч улс суур, үзэл бодол нь нэг байх аваас эвлэн нэгтгэж чадна. Энд атгалдах, няслалдах ямар ч үйлдэл байсан хинч тэнд үйлдэл байдлаараа захирч чадна. Хийж чадна. Гэхдээ нэг хүмүүн тэднийг захираад байх учиг байхгүй. Эвийн үйлээр альвааг бүтээдэг юм. Тухайн үзэл нь нэгдэх, тэгвэл атгагддаг юм. Үзэл бодол нэгдэх, тэгвэл өөрийн оролцоогоо хэдий хэмжээнд байж би энэ үйлэнд чигчий хуруу шиг байна. Би энэ үйлэнд эрхий хуруу шиг байна гэх тохиролцоогоор нэгддэг. Ботахан үдгүн. Түүнийгээ өөрөө мэдэж тэр хэмжээндээ байж нэгдэх нь байна, тийм үү? Аланхай их. Гэхдээ энэ эвлэлд 2 эрхий хуруу байж болдоггүй юм. Тиймээс тэр тохиролцоогоо анханасаа бүтээх хэрэгтэй. Монгол хүмүүн ажлыг зэрэг амжуулахдаа бусад улсуудаас амар хурдан,
Би үүнийг толгоолоод хийчихье. Гэхдээ ямар ч ажлыг энэ тэнцүү хийх чадвартай. Гэтэл чи миний энэ ажлыг бүтээ гэвэл худлаа. Тэрэн шиг худлаа үлгэр байхгүй. Эн чинь захирагдчихсан. Нөгөө их байх чадамжаа алдчихдаг юм шүү дээ. Тэгэхээр бид бол энэ дэлхийн нийтээр хэвсэн захирагдах ухаанд юр холбогдож өгдөггүй үндэстэн. Их язгууртнууд юм шүү дээ. Ондоо сэтгэж байж, атгах шиг сэтгэж байж л жолоодно гэхээс захирдаггүй юм. Эзэн Чингис хаан бол жолоодогч байсан, захирагч биш. Харин өгөөдөө тулай бяцхан балчрууд жолоодогч биш, захирагч байсан учраас алдчихсан юм шүү дээ. Ботохон удгүй. Жолоодох хүмүүн тэгвэл ганц нэг цөөхөн төрдөг байх нь алуухай их. Тийм ээ. Ботохон удгүй. Тэр жолоодогчоор төртөл үзэлцсээр л байх уу бид бүхэн? Алуухай их. Үе жолоодогчод төрж байдаг. Тэр хүмүүн өөрийгөө нээх чадваргүй. Би хуруу гэх үзэлтэй. Харин хуруунууд тэр жолоодогчийг ажиж байдаг. Энэ л чадвартай байна. Нэг зүйл хэлээсэ гэв. Бүгдийн итгэлийг даасан. Гэхдээ тэр өөрөө юу ч хийдэггүй нэг хүмүүс байдаг. Тэр үед л байдаг. Гагцхүү хуруу тэднийг хүчилж байж жолоодогч төрдгөөс биш. Би та нарыг жолоодъё гэд гараад ирдэггүй юм аа. Монгол төмнийг жолооддгоос захирдаггүй юм. Ингэж л сургасан юм да балчруудад. Энэ л цаг үеэс энэ сургаалыг анхны судар болгож бичгэн хэлбэрт үлдээж отхон хөвөнд бэлгэлсэн юм. Аянгат та юу? Алуухай их. Тийм ээ. Надаас өмнө бол дан аман өвгөн байна. Би бэр худалдаачин хүмүүний охин байсан учраас баг саг бичнэ. Яг нанхиад хэлийг нь энэ түрэг хэлийг нь машид сайн эзэмшээгүй хэрнэ бичиг буулгах төдийдөө бол чадна. Ботохон удган. Аман сургаал нь өдий болтол яваад ирсэн. Алуухай их. Бичгэн судар нь алга болчихдаг юм аа. Угаасаа тэрэгний голоос унцдаг модон шогол. Хинд чирэггүй галын түвшнүүдийг хэн сонирхох вэ? Ядахта өвөл даарвал за энэ номч байлаа яалаа. Цээжээр мэдэж байгаа юм чинь гэд түлчгэн шүү дээ хар ядрууд. Аянгат тэгэхээр бодончир муухаг энэ номыг бас уншсан юм байна. Алуухай их. Чийжлүүлчихсэн юм аа. Бас битгий мартчихаарай. Хаяада дахин сэргээгээрэй гэдэг утгаар ном бичиж өгнө гэхээс түүнийг ухаад судлаарай гэд өнөөх сумал иргэд шиг ном бичнэ гэж юр байхгүй. Зүгээр л энд нэг ийм юм хэлж байсан шүү гэж сануулж үргэлж өглөж чадахгүй учраас л битсэн юм. Ботохон удгүй. Өөр таны ийм сургаалуудаас бидэнд ирээгүй сургаал байна уу? Алуухай их. Би арвин өгүүлсэнгүй. Их хүмүүнийхээ хувьд энэ хүүхдүүдийн ахуйгаа төвшдөх ухаанд л хэрэг болох. Их орон таван тусгаар тогтнол эрх мэдлийг хэрхэн зангилах тухай л жаахан юм мотрлож үлдээж. Тэр нь арвинчиг биш. Угаасаа арвин байвал уншихгүй залхуурна гэдгийг мэдж байсан. Тиймээс мартахгүй хідэн дөрмүүдийг л бичиж өгнө үз. Ботохон удгун. Одоо танд нэмээд хэлэх сургаал байна уу? Алуухай их. Миний өрсөн тэгээд ахуугаа ядаж түүхнүүлээд гизээ өсөхгүй явж байвал болоовсоо. Их хүмүүний сэтгэл чинь энд л ханах всоо. Тийм үү? Өрсөн нь өөр хоорондоо алалцаж ихийнхээ нулимсыг барахгүй. Ах нь ах шигэ, дүүн дүү шигэ. Ах нь заавал тат гэж албадахгүй, дүүн заавал татуул гэж аашлахгүй. Би бие даагаад ахуугаа тагшитгээд өөр өөрт тохирсон жаргалаа идлээд л энхэн хорвоод нэг нь нөгөөгөө муулчихгүй аж төрөөдөл байвал болноо. Аянгат. Добоо мөргнээс төрсөн бэлгүүнүүдээ бэгүүнүүдээ гэд хоёр ах байгаа шүү дээ. Тэгээд добоо мөргөн нас барсны хойно дараагийн 3 балчир гарсан. Тэгээд добоо мөргөний онгод нь орж ирж учир шалтгааныг хэлсэн үү? Нууц довчоог тайлж өгөхөд тэгж хэлж байсан. Алуухай их. Тэр муу ядрыг чинь нууц хүүхэдтэй байна гэж яаж мэдэх вүлээ? Би 2 хүүхэдтэйгээ уйлж хайлаад үлдсэн биз дээ. Өө гэцэг онгон шүтэнд нь идэ будаага бариад
Өөрөө би угтай удган хүмүүн байсан учраас залбирал бүлөөгөө хийж байтал нэгэнтээ онгод нь орж ирээд добоо мөргөн чамайг ханилж асрах гээд нь бядуу хүмүүнийг үлдээчээ гэд хин бэ гэсэн чинь босгоны боолыг минь хэлдэг юм байна. Үүнийг нь би шолоохондоо ойлгоод намайг дэмнэж ойр зурхандаа гүйх эр хүмүүний тоог нэгээр нэмж гэж сэтгэл хүүхэд нь найж нэг хэсэгтээ шаналж нөгөө хэсэгтээ зүдрэн эцтэй аянгат тэгнэлтэй тэгээд танд тайлбарлахдаа добон мэрэгэн өөрөө хэлсэн үү таны буурлууд хэлсэн үү? Аланхаа их буурлууд эхлээд хэлсэн. Ингээд насаар надаас хол зөрүүгүй байвч би өнөөхөө нөхрийнхөө хүүхэд гээд ээж шиг нь л өсгөн үсттэй. Надаас хідэнтэй дүү балчир байсан учраас өнөө хойд ээж шиг нь өргсөн ижээ шиг нь өсгөөд л торнойд л явж байтал өнөө хүүхэд чинь өсөж том болоод сэтгэл алдардаг юм. Би таныг ээжигээ гэж харахгүй им хүмүүн гуа хатан гэж л хараад байна хэмээн чаргууцалдаад за болоосоо энэ хүүхэд чинь цус нүжөөрөө холилдлоо гэд имэйлт болно нэстэ. Гэвч олон жил гагцаар явсан тул бас тэгж хэлэх сайхан санагдана нэстэ. Үзэсгэлэнтэй сайхан гэдэл мах шүүс төхөөлээд л уламжийг нандин сайхан харьцаад л амар хифт гэдэл энэ хөвд бол тоохгүй тоглоод л алга болчихно. Гэтэл нэг эр хүмүүс хормойдоод байхаар яана вэ? За да тэгээд эр нөхрийнхөө өмнө яс алдаад яах вэ гэдэл бас нэг сэтгэл хоёрдчихсан явж байтал өнөө мөө ядрын чинь хүүр онгод болчихсон гэд ороод ирдэм байх нэг удаа. Уурлын нэстэ. Чи хаагуур явж байгаад үнэнч гэж байсан чинь хаа байна? Энэний ээж нь хаана байна? Баг хатна гэд хаана байна гэдэл тэгэхэд боломгүй хүмүүнээс хүүхэд тээсэн учраас л нөхөртөө хүүхэн татсан учраас энэ хүүхдээ авч явсан гэд үннээ хэлээд уйлж хайлаад бөөнчгөл юм болов доо. Чи минь яавдаа гэдэл нэгэнтээ ийм учиг болоод нэгэнтээ чи тэнгэрт хальчихснаас хойш яах вэ гэдэл ингээд л чамаагаа би энэ нэг хүмүүнтэйгээ ханил цохыг зөвшөөрнөө. Чи өөрөө сэтгэлээ бүлээцүүлэн хэрэгхээ өөрөө мэд гэлээ. Би юу гэж баг хүмүүнтэй би нийлүүлэх вэ үгүй дээ гэв. Тэгээд л хайчихсан. Ингээд л өдрийн бор хоног өсгөх хүүхдүүдийн зовлон гэдэл ийм хүмүүнд л олонтой үйл байна шүү дээ. Өглөө сэрлээ хідэн үнэгээ саалаа. Орой унтахын өмнө бас л үнээ саалаа. Үнээ сайхаас үнээ сайхын хооронд л амьдрал үргэлжлэнэ үсттэй. Гэтэл зүүдэн дундар өнөө шар ягаан гэрлэн гараад л ихээ сайхан тэргэл сарантай суунаглах хөх аргалын дэргэд баатар тайжуудын дунд ханил суусан хань минь ирвэ. Юу болно вэ? Яасан гинвэ гэдэл сайхан зүүдэлж байна. Инхрээлж хаярлж чаад л явлаа гэдэл өглөө сэртэл алга болчихсон байна. Ийм л очиг болсон. Аянгат их сайхан гой дүр энэ трийг нь үзээд л зүдлээд л байсан байна тийм ээ. Аланхаа их тийм ээ. Гэтэл хөвлөдөө хүүхэд хичгчээ. Хизээдээ тэр хүүхэд ороод ирсний мэдсэнгүй. Аянгат ямар амар юм бэ? Бүр их гайхсан бах та. Аланхаа их тийм ээ. Үгүй би чинь эр хүмүүн твш чунтаагүй үсттэй гэдэл сэрдэн үсттэй. Өнөө ханилж суу гэд байсан хүүхэд нь хар бор гэртээ хойд гэртээ унтчил байна. Эр хүмүүн хараад л хайсаар олсонгүй. Ингээд л гурамтай ч хүүхэдтэй болчихсон. Шүн бүр зүүдэн дэрж эрхлүүлж наадуулж элдвийн тэнгэрийн сайхныг бэлэгдэж хураг төлөлөх болгондоо ихэр хургалаад л манайхан хишиг буянтай мэт ан гөрөөчг буг сугуучиг хаяагаар гүйлдээд л нэг хэсэгтээ сайхан жаргасан. Ингээд 3 хүүний төрсний дараагаар манайх хаягдж хорхигдсноос хэд дахин 4 дахин их малтай болчихсон. Хүмүүн хүч дутаж байхад хөвүүд нэмэгдсэн учраас маллаж тэтгэж чаддаг боллоо. Хүүд ухаан ороод ирэхийн цагт хамагтай том нь ах болохын цагт нэг үчиг хэлэлцлээ. Би өнөө адуу малнаасаа өгөөд айл гэр болохгүй яах вэ гэтэл өнөө мө 2 ядарчин хүмүүний хүүхэд юм чин эднэрт хишиг өгч яанав гэдэг хэрүүлүүдүүд шунлын толом царайлдаг юм байна. Юу гэсэн үг вэ? Энэ адуу мал чин тэнгэрийн хишиг. Миний би 2 өсгөө эцтэй. Ямар эцэг нь үлдээсэн биштэй. Тийм бидтэй. Ихэн мэднэ үсттэй. Та нар бултаараа миний хүүхдүүд эцгийн чинь үлдээсэн өвөг гэх юм бол 2 төлөг. Нэг нэгээр нь аваад зайлаарай гэж хэлсэн биз. Тэгээд л очигллаа. Болдоггүй юм хүүд минь.
Их орон гэдэг чинь ийм ухаан, ах дүүс гэдэг чинь ийм ухаан. Эхээс чинь улбаатай энэ хүүд чинь ийм учигтай. Та нар зүслээд бие хартгай, тэгшлээд бие хартгай. Ижил буруутай, эцгээсээ ялгаатай, эхээсээ ондоотой юу байна вэ? Энэ миний дүү биш гэж хэлээд их язгуураа та нар өгөөсгөх гээд баахан товширсон. Чингэж байгаад өнөө хүүхдүүд загнуулсан гимэндэл явна шүү дээ. За эднэр ч ойлгосонгүй дээ. Би л баахан аашлаад явуулчихлаа гэд арга сэднэз. Ингээд шинэ хонь гаргана гэвэл гарцтай шүү дээ. Халуун цагт шинэ хониорчиг яанав. Тиймээс нүүшилсэн мах буюу хүншилсэн мах чанаж сайхан тухлуулж гомдсон хүүхдүүдтэй зэмлээ арилгалаа. Их чинь бас зэмлэж цаг нь хараа сэтгэл имтэрнэзтэй. За хөвгүүд минь төрөөнтэй эхийнхээ хэлснийг ухсан уу гэхэд ухсаан л гэж байна. Үгүй ээ, ухаагүй гэж хэлэх юм бол ахаа зэмлүүлнэ үсттэй. За бултаараа ир болж харавсан газраа хаан сууж, онсон газраа охин авч, ор дөргөөгөө засаж, өрх голомтоо тэгшлэх нас ч нь олжээ. Ах дүү та таван би миний нэгэн хөвлөгөөс гарч эцэг минь их минь хин гэвэл нэгэнтэй л хүмүүн байна. Нүжит цус чинь жулаан байна. Цайр цагаан яс чинь ижлэхэн байна. Энд өчиг юу байна вэ? Ижлэхэн л хүмүүн иймээс их багыг бүү сантгай. Гагцаар яваад л гагцаар химээвэл гагц сум лугай адил. Харин багцлаад нэгэн цол нэгэн гэр бүлгээд аж дөрвөл хинтжүүл дийлдэх хүчтэн битэн билээ та нар. Эцэг өвгдөөс заяасан энэ бүх би эмэг өвгдөөс улбаасан энэ сайхан ухааныг зөв зөвлөлд нь хүчилбэл улс орныг захирсан хаанч болж чадна. Буруутай хөдөлбөл улс гүрнийг өвөсгөх чөтгөрч байж чадна. Гагцгүй та тавал байвал агуу их хүч болно. Гагцаар явбал хүмүүний дэш болж дууснаа гэдэл өгүүлв. Үүнээс хойш хүүд мэн ах баг гэж муудалцахгүй, авир туниадл гэж аашлахгүй хайтай сайхан байсан. Өнөө хүмүүнтэй суун гэрээсээ эд таслана гэд байсан ч ном орчихжээ. Ингэж байтал бас нэгэн сайхан зүүдэлт хэвлийтэй хүүхэдтэй болжээ. Үзэхэд охин ураг гинэ. Үүний чинь л өслөн бизэтэй. Ихтэй ачлалгүй хідэн хөвүүдийн дунд ганц охин төрнө гэхээр баясал хайр болно. Гэтэл бие өтөл хүйтэн байсан учраас хорвоод мэдлүүлж чадахгүй. Хоёр бие тэврээд л өөд болчихжээ. Магад өгч өгөхгүй биеийг нь тэр цагт авах ёстой доо тэр ургийг нь заяасан биз. Хэвлэдээ тэж байгаа охин урагтайгаа бибээр хэсэгтэй жаргалтай байсан. Жаргачл өглөөдөө. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ? Тийм ээ, жаргалтайгаар өхнө гэдэг. Аянгат. Та өмнөх хүүхдүүдэд өөрөө их бариад авчихдаг байсан юм уу? Аланхай их. Хин намаагаа их барих вдээ. Аянгат. Тэгээд нөгөө зарц залуу хайцсан бэ тантай хамт амьдарч байгаа. Тэгээд яваад өгсөн юм уу? Аланхай их. Тэр намайг бие барсны дараа нутаг сэлгээд нэгэн морь нэгэн төлөг аваад л явсан. За ах дүү та тав эдээ хуваалц тугай би ингээд л явъя. Ихэд чинь бараа болох гэснээс та тавд бараа болох учиггүй. Амсан ёсоор би ихийг чинь ачилж цүүл амьсгаа үзлээ гэд явсан. Харин хөвүүд хилээд байхад л дүүгээ бядуу энэнд юу хэрэгтэй юм бэ гэдэл. Аянгат бодончрыг яагаад бядуу гэж хэлээд байгаа юм бэ? Тэр үед дөрвөлээ нийлээд баг дүүгээ бядуу гэд яагаад юм өгөхгүй байгаад зэвүүн хүүхдүүд би яг номоороо бол хамгийн баг голомт залгах дүүдээ илүү хайр хишиг үдэмээр юм. Энд л би гайхаад байгаа юм. Ийм сургаал сонсоод яагаад ухаардаггүй юм гэж бодогдоод эсвэл бодончраар арна мэдрэл муутай байсан юм уу? Бутахан удгун өөр үзэлтэй байсан уу? Алохоо их хитрхи ондоо. Аянгат бодончр уу нөгөө хүүхдүүдээсээ юу? Алохоо их тийм ээ ахас ихсээсээ. Тэд бол бие бялдар эгээл ижлэхэн ноцолдож таталдсан ч энэ бие тэнцүүхэн. Тимчиг учраас тэд нь бие энэ тэнцүүгээд хүлээн зөвшөөрчээ. Гэвч бодож санахаараа үргэлжил энчиг буруу, тэрчиг буруу, иймчиг байна, тимчиг байна гэж үглэж байдаг ийм хүмүүн шиг бодончрыг бядуу гэхгүй яанам. Барилдвал ах нартаа унана, харвалдвал ахаасаа дор харвана. Тиймээс хүч чадал дорой бядуу,
бядуу гэдэл байна. Аянгат. Гэхдээ өглөө байсан гэхээр их ухаантай байсан уу? Эсвэл ядаргаатай санагдсан болов уу? Аланхой их ядаргаатай. Юу хэлэх гээд байгааг мэддэхгүй бүлэх гэдэл өглөн шүү дээ. Багын тийм өглөө яашаа авир ихтэй энж таалагдахгүй тэрч таалагдахгүй гэж авирлаж байдаг. Ядуу айлд зохихгүй хөөхд. Аянгат. Та их эрхлүүлч гисэн юм уу? Аланхой их. Тийм ээ. Айлын баг хөвөн гэд эрхлүүлчихжээ л гэж ах нар нь сэтгэн шүү дээ. Тэгээд л өнөө дөрвөн ах нь дүүгээ бядуу гэд өрх толгойлох чадваргүй гэж байна. За тэгснээ нэг нь хаяанда авч явъя гэх маргаан гарсан юм. Энэнд нэг ихнэр авч өгөөд хаяандаа чирээд явж байхад л болно. Хэцүү хүүхэдтэй айлууд тэгж сэтгэдэг үсттэй. Тэр нь луга боцноос энэ бядуу гэд хий хөсөр хаялсан учиг болвшээ. Тэгэд хин ах вэ? Чи ах уу? Би ах уу гэдэл муудалцаад бодончээр ар өрмөн. Яан вэ? Би яхаараа толгоогоо өөрөө мэдэж чаддгүй юм бэ? Та дөрөв хуц тухай гэд дураараа яваад өчгсөн. Түүнээс хайж гээсэн учиг бишээ. Яхаараа намайг бядуу гэд өөрийгөө авч явах амгүй гэд байна уу? Харж бай, би амьдрнаа гэдэл. Өөрөө гэргийгээ олж, өөрөө эдээ хураана гэдэл яваад өгсөн. Түүнээс юу ч үгүй хөсөр хаж тэнэгцсэнгүй. Тэгээд л яан вэ? Яваад өгсөн хүмүүнийг за явтугай. Тэгэж байгаад уйлаад ирнэ гэдэл хайчихгүй юу? Ах нар нь. Аянгат. Одоо ойлголоо. Гэтэл хил чимээгүй алга болчхоор нь хайгаад дараа нь явсан юм уу? Аланхой их. Чимээгүй алга болчхоор нь эргэж хайж очихгүй юу? Энэ уйлж ирсэнгүү нэг газар өхөж хэвтэж очиж цогцыг нь хайх болж гээд ирнэ гэж итгэж байсан нь айдас болж үлднэцтэй. Тэгээд л дөрвөн ах нь дөрвөн зүг рүү яваад л хайж байгаад нэг ах нь олжээ. Энэ муу мунхагч нь эргийн баг царайлчхад ус эзлэн гинүү гээд тийм л учиг болсон юм. Аянгат сонирхолтой юм аа. Сэтгэл хөдлөлчлөө. Та үлгэрийн оронд л амьдарсан юм шиг домогтой юм. Аланхой их. Тэглгүүтээ. Эн чин дулаачин амьдрал шүү дээ. Чи ч гэсэн үлгэрийн оронд адал явдал донд амьдарч байгаа зү. Аянгат. Гэхдээ л арайч би гэрлээр жирэмслээгүй шүү Аланхой их. За зүггүй манд минь эмгэн мордлоо. Аянгат хөөх 5 сум ээж маань 5 хуруу ээж болох нь байна шүү. За мартаагүй дээр тэмдэглээд зураад мөнхлөөд авъя байц.